Би яг тэр 365 хоног ажиллаа хийгээд яг наадмаар л одоо нэг хүн өдөр би ажлаа шалгуулдаг байхгүй. Та арслан цол авсан болохоос та өөрөө арслан болчихоогүй өстэй тий. Хамгийн даалгавар нь ямар хүн гэдэг гэж арслан хоёрын гар барилцсан гэж байгаа. Том битэл бол ерөөсөн монголчууд бүх ойлгох шүү дээ. Тийм учраас тэр хоёрыг газ салгаад ихэм хүй яаж яа хоёр яах чаа болохгүй юм гэхгүй. Яг бол тэр хоёр муудалцвал би дагаад зүгээр тэр гэртээ байсан ч би муудалчих жоохгүй. Миний бодлол хийх дуртайгаан зөв ээ. Тэр нь зориг Бестийн баазартай барилтаа гэдэг бол одоо шилдэ хүлээдэг боллоо шүү дээ. Манай бүгчүүд одоо манай үзэгчд. Эсний бүхий одоо амжилтанд хүрсний дараах үр өгөөж жишээ нь юу байх вэ? Би яг тэр 365 хоног ажиллаа хийгээд яг наадмаар л одоо нэг хүн өдөр би ажлаа шалгуулдаг байхгүй. За суудаж мөшгөө дутуудлаа мордлоо. За дахинд түрлээ. Авгаа. Тэр шалгалтанд би тэнцгэл юм бол миний амьдрал цаашаа айгүй зөв хоолтож байсан айгүй гоё. Яг бүх юм нэг юм хэрэг, бүх юм нэг юм гоё ногоон гэрэл юм шиг. Бүх юм айгүй нэг юм бүтгэж байгаа, бүтцсэн юм шиг тийм болдог. Тэр шалгалтанд унахал юм бол бүхэл юм одоо ингээл бараантай, ирэнтэй, хүний амьдрал одоо гонигтай, ахаа дараа жилд ахаал бэлддэг. Ахаал дараагийн шалгалтандаа бэлддэг. За хандсан. Хоёр хүн хандцлаа. Таталцлаа. За энэ хүн одоо намайг энэ баруун дэше халах гэж байгааз. Тэгэхэд одоо энэ 100 гарыг дараа шууд тавраа бол гоё болох гэдэг байгаа юм чинээс. Тэгэхгүй энийг тойрохоор хүн ахаад ийшээ юу даа баруун доо тойрчдаг байхгүй. Тэгэхээр болохгүй байна. За би баруун татлаа энэ 100 татлаа шууд. Давхар хамааны гол үндэс үл ерөөсөө дэш. Одоо манай гэр бол өглөө босохдоо л одоо цайныхаа дээжээс эхлээл одоо аавтаа за аав чин халий аяхын дүүрэх хэвээр ч юм уу те аав чин сайн умдтай хоолтой явах хэвээр аав чин өнөөдөр ядрахгүй байх хэвээр ядраад ирэхэд нь бараг л одоо манад нэг талах байлаа гэхэд талын бүсэд над бэлэн тавьчихсан ч байд юм уу ингэж л одоо гэр бүлээр л зүтгэдэг. Арслан цол гэдэг бол надаас Монгол бүхий хамгийн бод цол шиг санагдаад байдаг. Ер нь зөвхөн миний хувьд хүмүүс гэтээ мэдээж бүх болгон авраг болохыг хүсвэл яах вэ? Зүгээр би бодоод идэгюм. Гард магна дээр очир зан далаа цэрэнтэй уулзаад ах нь бүх хүн гэж нүүр бартан гэлдэг. За юу. Ахыгаа мөршөөгөө. Ах чинь бүх хүн. Одоо зүгээр ах нь бүх хүн бартан хэлэх тийм ч удаг ер нь байгаа юмдээ байгаа гэж боддгоо та ер нь. Байгаа шүү дээ. Би бол бүх хүн гэж хэлэхдээ аюу дуртай. Би одоо нэг том биетэй залуучууд тэр нэг муудалцаад ч юм уу энд нэг бүхий нэр хоёр бүхэн юм бол шууд гүйчиж салахыг хичээдэг. Ягаад гэвэл нөгөө нэг нь том биетэй л бол ерөөсөн монголчууд бүх ойлгох шүү дээ. Тийм учраас тэр хоёрыг газ салгаад ихэм хүй яаж яа хоёр яах чаа болохгүй юм гэхгүй. Яг бол тэр хоёр муудалцвал би дагаад зүгээр тэр гэртээ байсан ч би муулуулчих жоохгүй. Бүгчүүд. Бүгчүүд ч жодоггүй болсон юм шүү. Бүгчүүд бол ер нь тэр наадам барилдаж байгаа хугацаанд бол яг ингээд гараад барилдахад бол тэр хатааж өтөө тэр янз бүрийн одоо тэр санхүүгийн асуудал масал тэрийг ерөөсө бодох тийм зөхөө байдгүй. Алтан дээр өтөр барилдахад бол бүтээрийн дунд бол тийм дараагийн бодох зөхөө байхгүй шүү. Дараагийн зөхөө өгөхгүй товтлоо шүү дээ. Хоорондоо. Тэгж нэгээ хаян давна. Тэгээд тэгж байгаа хүмүүст юундаа нэг тийм жодоггүй болоод ч юм эсвэл янз бүр энэ нөгөө тэмцэл зөв харах өнцгөл байгаа. Тэрнээс бол нэг мөчүүд жодоггүй болсон гэдэг дээр бол би бол нэг тийм эргэлзээд нэг байгаа зүйл бол байдгүй. Та арслан цол авсан болохоос та өөрөө арслан болчихоогүй өстэй тий. Би бол яг зүгээр пүр давг штэ. Ингээд Арангаа аймагаас орж ирээд ингээл энэ бүх юм бүгд ингээл явуулан гэсэн сахнууд ингээд арслан болчихвол. Жахтаа зүгээр л нэг өнгөө гоё ярил та. Эсвэл ямар байгаагаа хэлдэ. Чи надад арслан гэдэг цолноос хайгаад над
ингээ юм хэлж чадахгүй болохоор би чамд буруугаар дүгнэх гээд байна шүү дээ. Тэгтээ яг тийм зүүн дээр итгэв шүү. Сэрвэл юм хэлж чадахгүй гэхээр ийм ажиглаад байгаа юм шиг эсвэл нэг юм даапалаад байгаа юм эсвэл юм мэдлэхгүй байгаа юм шиг залуучууд бөөнөр байдаг байхгүй. Тэр нөгөө нэг юм хүндлэл, имэйлт баг. Наад ч гэсэн тийм зөндөө тохиолддог. Гүйцчихэд өө яхаа гэдэг гарч байгаа. энийг яаж хийдгийг та нэртэд хийж ганга хийсэн тэр над нэг заагаад өгөөч. Яаж. Энэ заавалчгүй тэр аймаг энэ аймаг байх нь хамаагүй. Тавихгүй нараа тавихгүй. Яа тавигаар хамгаал. Оо наач штэ. Оо наач байхгүй юу. Тэр одоо бид нар бүгд best buzzer-т 5-аас 2024 оны хамгийн анхны барилдаанд бас оролцсон урам ихийн шагналыг авсан. Одоогод заамсууд гаргаад ирсэн дээ. Тааман. Таастай өмсөж гаргаж ирлээ. Өмсөний зай гаргаж байдаг. Амар жаргал начин. Бас тэр барилдааныг мэдчих байгаа байж одоо. Тэгээ үндэсний үйлдвэрч best food-ын компаниас бас урам ихийг урамшуулж бас таны олон жил ингээд ийм үр бүтээлтэй, цахилгаан баттай өндөр түвшинд барилцсныг мялааж гэж байгаа шүү. Мялааж. Нөгөө нэг буудан бэлгэлээ гэж. Гэхдээ суулт сайтай. Юу хонхоогоод орчихгүй. Яг best food-ын чанарыг 20 жилийн түүхэн чанарын гэрчлэх бах. Тэгэхээр таныг бүр урьж ацарж байгаа ерхийдөө зорилго нь бүхийн тухай ч гэсэн бас жоохон ч гэсэн мэдлэгтэй болъё. Та яг хамгийн дуртай буудангаа захиалаад одоо ганцхан байх загварыг арслан танд милаалга болгож бэлгэлж байгаа. Милаалга гэж та ойлгох хэрэгтэй шүү. Одоо нөгөө бэртэ хүчтэй биш юм байлээ шүү дээ бүх чинь. Яг юм байлээ шүү дээ. Ерөөс ингэ бэр хүчээр үзээд авах биш. Ухаанаар үздэг нь хордоо ойлгосон байх шүү. Харин тийм. Ер нь ойлгоод байсан. 6 залуу заанаас хойш нэг үзгээ болчиход байсан. Хүүхд байхгүй юу? Заавалчгүй барьцандаа үрж барилдахаас илүү нэг юм гоё урам их хийж байгаа бүхчүүд үзэгчд их дуртай байдаг л та. Тэр бүх төрүүлсэн үү яам уу ер нь хамаагүй ер нь нэг тийм гоё нэг үзэх дуртай нэг бүхчүүд байдаг шүү дээ. Тийм бүхчүүд л айгүй олон болоосаа гэж миний хувьд их боддог. Яг бол заавалчгүй одоо ингээд төрүүлэх үзүүлэх нь бол нэг чухал биш. Ард түмний хайртай бүх байх л гэдэг хамгийн чухал зүйл. Гэдгийг бол би айгүй сайн ойлгосон. Нутгийн одоо ах нар маань бол олон сайхан ах нар байна л та. Жишээлбэл одоо ингээл том цолонд хүрсэн үлгэр жишээ, дүүнэртэй нэг нөмөр нөөлөгтэй ярьсан хэлсэндээ тийм ах нарынхаа ингээд үгийг сонсоод одоо хүртэл ингээд хараа явж байхад бол ер нь тийм л байх нь хамгийн чухал байт юм байна гэдгийг ойлгож авсан. Бестийн баазартай барилтаа гэдгийг бол одоо жилдээ хүлээдэг боллоо шүү дээ. Манай бүхчүүд, одоо манай үзэгчд. Нэгэн даваанд одоо үзүр төрөний хоёр бүх таарна гэдэг ч юм бол энэ бол айгүй сонирхолтой хэлбэр. Энэ бол одоо бас тийм хамгийн сайн хоёрч таарах магадaltaй л гэдгийг хэлээд байна шүү дээ. Тэгээд Аз Жондогоо үтсэн урам ихийг уралдуулсан барилдаанууд болдог боллоо. Тэгээд best food-ийнхаа хамт олонд ажилт нь амьдралд нь бүгдэнд нь одоо хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөгөөд Монгол өвхийн босоо цагаан хямар үн мөнхөд эвэх болтугай гэж хүргэе. За тэгээ та захиалгын төв дээр очиж дуртай буудагаа захиал би захиалгын чи ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Өөрөө уучраа олцгоо. Өөрийнхөө ухаанаар шийдцгээ. Сууж үзээд ирэхэд уучраа бол хамгийн бертагийн та сонгоорой. Тэгээд ирэхэд ганцхан загвар байх болно гэдгийг би танд амлаж чадна. Тэгээд 29-нд баазартай. За би нэг хамгийн далдаг нь ямар хүн хэлдэг гэж Аслаа хоёрын гар мэлцэн гэж хэлж байгаа. За. За, буудагаа сонгоч уу? сонгочлоо. Үнэхээр ганцаа сонгоч байгаа юм уу тэгээд ихтер бихнээс асуудаг юм уу те? За хоёр нь би шасдаг багцаа байна. Тийм. Өнгөчсийн тааруулаад сонгочих واخ гэдэг өөрөөр нь гайвуудын ер нь одоо олон жил хоёлоо одоо нийгмүүдээр харж байгаа болохоор гайх байх гэж байна. Хэд жил танилж байгаа л нэг юм хэлдэг. Битэр одоо ер нь 17 8 жил болж байна. Өө за. Ерөөсөл цаадаа шусаа хаалцахтай болоод тэгээд ерөөсөл бүхэл зүйлээ одоо хамт тусгалцаал одоо өдөө хүртэл сайхан ингээл амьдарч байна. Тэгээд 4 хүүхдээ аав ээж болоод одоо хариуцлагатай. Тэгээд одоо спортынхаа төлөө одоо ингээ манай эхнэр ч юм бол одоо яг өнөөдөр л намайг
надад зориулж одоо амьдралаа одоо өөрийнхөө карьерийг хүртэл одоо ингээд зогсоогоод надын төлөө л одоо ингээд амьдарч байгаа юм шүү дээ. Одоо тий. Тэгэхээр одоо хэцүү сонсож байна. Олон баярлуулсан юм шүү дээ. Бас олон наадмаар нулимсэн тусалсан юм шүү дээ. За одоо тэгээд сүүлд бол одоо гэрлүүгээ ороход бол аюу их хэцүүлчихэд байна шин. Ясэ. Наадмаар унчаад ярихс хийв гэсэн шин. Гэтэ олон жил гоё үсээ гоё гэсэн. За. Одоо та ачглаа. Одоо би бэлтгэл рүү. Бэлтгэл рүү. Бэлтгэл рүү. Сайхан энэ чанартай үндэсний брэнд те. Манай одоо бистүүдийнхаа үнэхээр бас чанартай үнэхээр бас сайн мод ийд юм байна. Тэгээд даацтай бол таны нэг удаагийн өмсөөг ингээд аваад шид хэдэн гайгүй даачих واخаа юм. тэр ямар ч асуудал байна. Тэгэхгүй тааны суухад гайгүй Бас чанартай бэлтгэл рүү юм тавьчих болох уу? болно. Очоод бэлтгэлийг харагдах уу? Тэгээд Бүхчүүдийн бэлтгэл яваад байгаа чарь. тэгэлтэй. За. Улаан түр хэдэн цаг бэлтгэл хийж байна? Хэдэн өдөр бэлтгэл хийдэг юм? За одоо харагч нэг өдөр барилдаантай бол барилдааны өдөр амарч байна. Тэгэл барилдаангүй бол 7 хот болоод бэлтгэлээч байна. Миний хувьд бол хэлэх дуртайхан зөв гэдэг. Ер нь бол зориг. Зоригтой хүн бол эзэж хоошоо суугаад байдаг. Нэг өдөр нэг цаг ч гэсэн амарч чаддаггүй. Тийм учраас би л одоо зоригтой хөтлөхтэй л одоо өөрийнхөө бэлтгэл сургалтын одоо байнга л тогтмол хийж ижил дүүрхтэлтэй байх учраас одоо тэрэн дээр л анхаардаг та. Наад барилдаа чихэн барилдах гэж их асуудаг. Авраг тэр барилд нь даслан бүрдөө барилд нь гэхээр хүмүүс их сонирхолтой байдаг. Ер нь тэр одоо том цолтой бүхчүүдийн барилдыг харах. Тэгэхээр энд нэг хариуцлагатай байна гэдэг. Барилдаан болгонд оролцох, залуучуудыг хуцлах, энэ барилдаанд оролцно гэдэг бол том цолтой бүхчүүдийн маш том хариуцлага шүү дээ. Ер нь бол. Тэ. Тэгэлгүй яах вэ? Ер нь бүхчүүд бидний хувьд бол ер нь барилдаан болохын бидний л ажил үүрэг л одоо болж байгаа юм мэрэгжлийн онцлогт бас аян болгонд л одоо оролцож аль болох бар томныг баясгаж өөрийгөө хүртэл одоо хүч мэраа одоо сорж энэ олон жил бэлтгэл хийсэн энэ сайхан залуучуудтайгаа өөрийнхөө үеийнхэнтэйгээ яг өмнө шударгаар сайхан барилдаж одоо тэр үзэгчтэй уухаанд одоо урам авч мараашийнхаа ирч хүчийг авч одоо тэгж барилдах л одоо хамгийн гол зорилго үүрэг гэж хөрөнгөө би боддог. Тэндээс бас хүрхийг бас хичээж явдаг. За тэгэхээр 3 сарын 29-нд баазар маань болно. Бест баазар маань болно. Та тэнд зодоглоно. Урам ихийг уралдуулна. Ухааныг бас уралдуулна. Зүгээр яг хүмүүс намайг энийг тэнэгтэж байна гэж магадгүй л баг. Таны өндөр чи юу хэд вэ? Би одоо нэг 83 мурал байгаа. Тий. Би бас яг метр 83 багхгүй юу? Тэгэхээр яг таны хажууд нэг чөлөөний мод шиг юм зогсоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ тамирчин байна, бүхэн би задна гэдэг сайхан юм аа нэр сүрлэг юм аа. Одоо тэгээд нөгөө энэ бэр чадал гаргаж ирж энгийн хүнээс бүхэн одоо ямар онцлогтой байх вэ? Бэр чадал урам их. Одоо авиас те. Тэргээрээ одоо онцгоор одоо энэ үндэсний бүх гэдэг зүйлд одоо өрч энэ спортод ялгарч байгаа. Тэр тусмаар одоо бид нэр одоо бие хүчээ одоо бүгдийг л одоо өдөрт 7 хоног 7 өдөрт нь бэлтгэл хийж байгаа хүмүүсийн хувьд бол одоо мэдээж хэрэг болоод байна л. Тэгээд одоо энэ миний сайхан олон сайхан ирчүүдийн дунд орж энэ сайхан спортоор энэ сайхан үндэсний бөхөөрөө хичээсний бол одоо ашиг тэ энэ одоо буян гişгэн бол надад одоо байнга байгаа хаа л гэж би боддог. Энэдийнхээ төлөө бас үнчээр одоо бэлтгэл сургалтаа нэг өдөр одоо өөрийнхөө хувийн асуудлыг хойш нь тавьж бүхэл зүйлдээ одоо энэ бүхтөө одоо үнчээр өнөөдрийн хүртэл одоо ингээд бэлтгэл сургалтаа ягаал барилдаал ингэж явж байна. Энэ бол Сахилга баттай байгаагийн илэрхийлэл өнөөс юм уу? Баярлалаа танд. Баярлалаа. Баярлалаа.